Үндэсний баяр наадмыг ухтан төрийн дээд цол одон медаль гардуулах ёслол 3 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж их орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбарын төлөөлөл болсон иргэдэд төрийн дээд цол одон медалийг гардууллаа. Мөн хууль сахиулах батлан хамгаалах салбарын 5 албаагчид бригадын генерал цолыг хүртээлээ. За үндэсний баяр наадмын хүрээнд бригадын генерал цолоор хурандаа ганц өх, нам саманд, мягмар дорж, Батбаатар, лавг сайхан нар цол нэмсэн юм а. За мөн өнөөдөр эзэмшсэн мэрэгжилтэй тууштай байж улс орондоо нэг насны хөдөлмөр сэтгэлээ зориулсан олон 10 эрхмүүд гавьяа цол олголоо. Тухайлбал бол Монгол Улсын зөвлөх архитектор Дамиран гавьяад барилгасан цолоор Монгол Улсын нисхийн салбарын түүхийг бичилзэж 4,000 цагийн нислэг үйлдсэн дэд хурандаа баясгаланд гавьяад нисэх цолоор тэшүүрийн спортын ахмад тасалжуулагч очир батыг гавьяад тасалжуулагч. За Монгол банкны ахлах мэрэгжилтэн цацралыг хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоор цус шагнажээ. Барилгын салбарт одоо 300 гаруй 400 төрлийн одоо барилгын зураг төслийн автораар ажиллаад ингээд өнөөдөр ажиллаад өгнүүлж байна. Барилгын бүх салбарын улсуудтай бол барилгын салбарын 100 жилийн энэ баярын мэндийг хүргэн наадмынхаа баярын мэндийг хүргэе да. 40 гаруй жил Монгол улстай онцгой болон тусгай үүргийн тэгээд төргөн галт төмөр ирэн аврахгүй маш олон одоо хүнд хэцүү нислэгэнд явсан 4,000 гаруй цагийн нислэг үлдсэн. Тэгээд энэ маань одоо Монгол улс маань үнэлээд надад Монгол сан гавьяат нисэх цолоор шагнасанд баяртай байна. Өөрийнхөө хамт ажиллаж байсан одоо ажиллаж байгаа нисгчнэр болон инженер техникийн бүрэлдэхүүн, ах トゥ төрөл төрөсөд аав ээжтэй баярлалаа илэрхийлье. Мөн хамгийн гол нь өөрийнхөө гэр бүл эхнэр хүүхдүүдэд талархсан илэрхийлье. Төрийн болон төрийн захиргааны төв байгууллагууд нийтдээ 40 гаруй жил ажиллалаа. Тэгээд энэ ажилласан ажил хөдөлмөрсөн энэ цаг үеийг минь үр бүтээлийг минь төр засаг маань ерөнхийлөгч маань үнэлж өнөөдөр хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоор шагналаа. Ийм том их баяртай байна. Зэнхүү тулгуур төрийн 2235, их Монгол улс байгуулсан 820, үндэсний иргэжлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 115, ардын хөгжлийн 105, ардчилсан хөгжлийн 36 жилийн ойг тохиолдуулан салбар бүрийн сайжуудад ерөнхийлөгчийн зүгээс төрийн дээд цол одон медалийг хүртээж амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ирсэн юм а.